Мэдээр үргэлжилж байна. Хүүхдүүдийн дунд цахим хэрэглээ өндөр байгаа нэргээд тэднийг эрсдэлд оруулж байгаа. Иймээс боловсролын яамнаас нийгмийн сүлжээнд дэх хүүхдийн оролцоог зохицуулах хуулийн төслийг өнгөрсөн жилээс боловсруулж эхэлсэн байна. Хуульд 16 нас хүрээгүй хүүхэд олон нийтийн сүлжээг зохицуулттай ашиглахаар тусгажээ. За мөн Австралийн хуулийн төсөл хэрэгжилтийг судлахаар болсон байна. Харилцаа холбооны зохицуулах хорооноос захим орчин дахь хүүхдийн аюулгүй байдлын талаар 2020 онд 13-аас 18 насны 705 хүүхдийг хамруулан судалгаа хийжээ. Судалгаагаар 13-аас 18 наснуудын 77% нь Facebook ашигладаг. Мөн эдгээр Facebook ашигладаг хүүхдүүдийн 87% нь захим халдлагад өртсөн гэгтэн гарчээ. Өсвөр насныхны дунд захим орчинд бусдын нэр төр талдах, ялгуурлан гадуурхах, доромжлох зэрэг гэмт хэрэг түгээмэл бүртгэгддэг байна. За Монгол улсад жишээлх юм бол за бид энд яг энэ чиглэлээр одоо хүүхдүүд учирч байгаа эрсдэл нь ямар байгаа юм бэ гэдэг байдлаар өнгөрсөн онд судалгаа санал асуулгад явуулсан. Цахим орчинд нээлттэй одоо санал асуулга явуулсан. Нийтдээ ерөнхий өсрэлтийн сургуулиудын сурагчдыг хамарсан байдаг. За энэ судалгааны үр дүнгээ нийтдээ 100 орчим хүүхэд хамрагдсан. За эндээс үзэх судалгааны үр дүнгээс үзэх юм бол цахим орчинг ашигласан хүүхд ирж байгаа эрсдэл бол одоо хамгийн их нөхцөл жишээлх юм бол цахим гадуурхалт, дээрлэхэлт, за цаашлаад цахим орчинг ашигласан биелгийн одоо хүч хэрхийлэл мөлжлөг ч гэдэг юм иймэрхүү зүйлүүд хамгийн их өндөр байдаг нэгэд судалгааны үгээр тогтоосон байдаг. Тэгвэл боловсролын яамнаас нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах хуулийн төслийн үзэл баримтлалыг өнгөрсөн жил баталж, хуулийн төслийн анхны хувилбарыг боловсруулжээ. Мөн 2026 онд багтаан хуулийн төслийг өргөн барьж хилцүүлэхээр төлөвлөсөн байна. Маш нухацтайгаар судалж байгаад энэ хуулийнхаа төслийг эрхжилдээ 26 онд багтаагаад улсын хуралдаа засгийн газраар дамжуулаад боловсролын сайд, гэр бүл хөтөлбөр, нийгмийн хамгааллын сайд, энэ чинь 4 яам анх хамт дундаа боловсруулсан. Одоо цахим бодлого, инновацийн яамд бас орж ирнэ тий. Ингээд бүх энэ яамдууд өөр өөрсдөө чиглэлээр орж ирээд хуулийн төслөө өргөн бариад ажиллана гэсэн энэ төлөвлөгөөтэй. Австрали улс өнгөрсөн 2024 оны 11-р сард хүүхдийг цахим гэмт хэрэгээс хамгаалах зорилгоор нийгмийн сүлжээний хамгийн бага насны хязгаарын тухай хуулийг баталсан. Хууль өнгөрсөн 2025 оны 12-р сараас хэрэгжиж эхэлсэн юм. Тэгвэл тус хуулийн дагуу 16 нас хүрээгүй хүүхдийг нийгмийн сүлжээний платформ ашиглахыг хоригдсон юм. Хэрвээ нийгмийн сүлжээний платформод 16 нас хүрээгүй хүүхдийг бүртгэсэн тохиолдолд 49.5 сая австрали доллар хүртэлх торгуул ноогдуулах зэрэг заалтуудыг тусгажээ. Австралийн иргэдийн 77% нь уг хуулийг дэмжсэн байна. Тэгвэл дээрх хуулийн төсөл хэрэгжилтийг манайх судалж байж эцсийн шийдвэрийг гаргахаар төлөвлөжээ.